8000 гаруй өрх амьдардаг Golden Park хотхон өнөөдрийг хүртэл шуурхан албаны тусламж үйлчилгээ авахд хүндрэлтэй байжээ. Учир нь гал команд түргэн тусламжийн машин хорооллын хажуугийн нарийн замаар багтдаггүй 200 метрийн цаана машина тавиад тусламжийн багийнхан өөрсдөө гүйх шаардлага гардаг байна. Тэр дундаа оройн цагаар иргэд машина хэд замбраагүй тавьдгаас үүдэн хотхон руу ордог ганц замаар зорчих ямар ч боломжгүй болтгоо. Энэ мэт бэрхшээлүүдийн улмаас албан байгууллага болон айл өрх рүү шуурхан албаныхан орох нөөц зам байх ёстой байдаг. Гэтэл Golden Park хотхоны нөөц замыг Материал Олимпикс компани таглаж төмөр татан блок хашаагаар тусгаарлжээ. Харин өнөөдөр дүүргийн онцгой байдлын албан хаагч нар гарцыг чөлөөллөө. Тэгэхээр түрүүн тусламж онцгой байдал гал командын машин яг орох боломжгүй одоо гарцыг хаасан яг юмхүү хаалтыг онцгой байдлын албан хаагч нар чөлөөлж байна. За энэхүү хаалтыг ингээд чөлөөснөөр Golden Park хотхон руу одоо яг түргэн тусламж болон онцгой байдлын машинууд одоо шулуунаараа яг объект руугаа орох боломжтой болох юм аа. Golden Park хотхоны асуудал үүгээр дуссангүй. Аюул ослын үед иргэд зорчих зориулттай аваарын гарцуудыг төмөр тор татан цойжилжээ. Гал гарах үед лифт ашиглагыг хориглодог. Мөн шатаар зорчиход угаартах аюултай тул энэхүү аваарын гарц оршин суугчдын ганц найдвар болно. Гэтэл суу сумжлагчдын холбооны зүгээс аваарын гарцыг давхар бүтэн нэг айлд хариуцлан өгчээ. Харин айлууд өөрсдийн эд хогчлоогийн турааж гарцыг түгжжээ. Тийм барилгын нойрон ба дөрмөөр зааснаар бол өдөөс аврах зам гартал байнга чөлөөтэй онгорхой байх хэрэгтэй. Онгойлоход гадна талаасаа бол онгойлохгүй түгжээтэй байж болно. Дотор талаас бол онгойно. Хамгийн нэгдүгээр давхар нь гадна талаасаа онгойно, дотор талаасаа ч онгойно. Одоо энэ давхар чинь доошо буусараа нэг давхар тавьж штэ тий. Тэгэхэд бол гаднаасаа ч онгойно, дотроосоо очиж онгойно. А бусад тохиолдолд бусад давхруудыг бол зөвхөн дотор талаасаа онгойно, гаднаас онгохгүй. Тиймэрхүү хийцтэй байдаг норм стандарт дээр заагдсан байна. Онцгой байдлын албан хаагч нар гарцыг нээх үед иргэд эсэргүүцсэн юм. Хаалга онгорхой байх үед хүүхэд унах аюултай гэж тэд үзэж байна. Өмнө нь тус хотгоны аваарын гарцаар нэг хүн унаж амнасаа алдаж байжээ. Энэ ерөөсө хаалга байхгүйсэн байхгүй. Цаатлын хаалга ямар ч төгжээгүй. Энэ барилгын компани ийм хүлээлгэж өгөхгүй юу? Тэгээ энд чинь хүн унж өгөх тохиолдол нэг удаа гарсан байхгүй. Тэгээд орой өдөж хүмүүс чинь энэ дээр гараа арх уучих нь хүүхдүүд чинь энэ хаалгын онгоолгол цаана гараа тоглодог юм байхгүй. Тэгээ энэс бол сэрэмжилж бид нар айлуудад эзэнтэй болгож чойж түлхүүр хийлгэж өгсөн байна. Тэгээ би энэ нэг хаалтыг хийсэн байхгүй. Тэгэнгუთ энэ нь бол хоёр талтай. Гэхдээ бол галын аюулгүй бүх юмар бол энэ стандартаар бол байгальтай. Гэхдээ манай монголчуудын сэтгүү юу вэ? Юу н одоо ингээд нэг мороо босгоо үед чинь иймэрхүү байж байгаа бол Зөвхөн Golden Park хотгонч бас сүүлийн үед баригдаж байгаа барилга байгууламж бүрийн аваарын гарц түгжээтэй байдаг болсон. Үүнээс үүдэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ оройтсон оршин суугчид галын аюулаас амжиж гардаггүй олон жишээ байгааг ч хэллээ. Түүнээс гадна нийслэлийн хэмжээнд дээрхтэй ижил шуурхан албаны машин орох боломжгүй 1270 объект байгаа. Дүүрэг тус бүр дээр онцгой байдлын албанаас чөлөөлөх ажлыг эхлүүлжээ. Учир нь өнгөрсөн удаа орцгаарч хаалттай байснаас үүдэн иргэд амнаас эд хөрөнгөөрөө хохирсон 30-аад тохиолдолд бүртгэгджээ.